Эрх зүйч нь шууд хуульчаар ажиллаж болох уу? Хууль зүйн ихтэй сургуулийг төгссөнөөр тухайн этгээд эрх зүйч мэрэгжилтэн болох бөгөөд мэрэгжлийн дадлагыг 2 жилээс дээш хугацаанд хийж гүйцэтгэх нь улмаар мэрэгжлийн эрх авах шалгалтанд тэнцснээр Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ба хуульч нэршлиг хэрэглэх эрхтэй болно. Хуульч эрх зүйчээс ялгарах гол шинж. 1-р мэрэгжлийн шалгалтанд тэнцэж мэрэгжлийн үйл ажиллагаа явуулах эрх олж авсан. 2-р Монголын хуульчдын холбооны гишүүн байна. 3-р хуульч нь хариуцлага хүлээх чадвар чадамжтай байх. Хуульч нь өмгөөлөгч болон шүүгч прокуророор ажиллаж болох уу? 1-р хуульч нь өмгөөлөгчөөр ажиллахын тулд шүүхэд төлөөлөх эрхийг авна. 2-р хуульч нь шүүгчээр ажиллахын тулд шүүгчийн шалгалт өгч Монгол улсын ерөнхийлөгчөөс томилогдно. 3-р хуульч нь прокурор болохын тулд тодорхой шалгуур хангаж Монгол улсын ерөнхий прокуророос томилогдно. Хуульчийн баримтлах ёс зүйн үүрэг юу вэ? Хуулийн зөвлөх болон өмгөөлөгч нь хуулийн зөвлөгөө өгөх, шүүгч нь шүүн таслах үүрэг гүйцэтгэх, прокурор нь төрийг төлөөлж яллах ажлаа хийхдээ нэр хүндээ эрхэмлэн хүлээцтэй хүндэтгэлтэй харилцах, хараат бус ажиллах ба бусад хуульчийн хараат бус ажиллахад саад болохгүй байна. Сонирхлын зөрчилтэй тохиолдолд үүргээс татгалзах, нууцыг чанд хадгалах. Хуульчид хориглох зүйл юу вэ? Эрх зүйч нь хуульч нэрийг хэрэглэх болон хуульчаар ажиллахыг хатуу хориглоно. Шүүгч гин буруутай этгээдэд 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хураана. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 69-1. Өмгөөлөгч, шүүгч, прокурор зөвшөөрөгдсөнөөс бусад давхар ажил эрхлэхийг хориглох. Өмгөөллийн гэрээ байгуулахгүйгээр хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөлөл хийхийг хориглох. Шүүгч нь маргаан шийдвэлж буй нэг талтай ганцаарчлан уулзахыг хориглох.